21 оноос хойш ингээд одоо тасралтгүй 4 жил ердөөсөө OKR гэдэг юмыг одоо заагаад бас хэрэгжүүлээд ингээд явчихсан. За энэ донд ингээд бас дутагдaltaй талууд гарч ирсэн байхгүй. Яг ингээд үнэлээд яг OKR ингээд хэрэгжээд явах тохиолдолд бид нар нэг юм дээр гацсан. Энэ нь бол ердөөсөө юу вэ гэсэн чинь бид нар нэг OKR-ыг хэрэгжүүлээд бид нар яаж ажилтнуудаа үнэлдэг юм бэ гэдэг юм тодорхой ойлголт хэрэгтэй болсон л да. За ингээ үнэлэх ёстой юм уу, яах ёстой юм бэ гэд ингээд явж байсан чинь яг олон улсын франчайз OKR-ийн одоо зөвлөх үйлчилгээний сургалтын франчайз надтай тааралдаад. За тэгээд тэр сургалтанд ингээ суугаад олон улсын коуч боллоо. За тэгээд яг эндээс л эхэлж л ердөөсөө OKR гэдгийг зөв системээр нь угаасаа авах ёстой байсан юм байна те. Тэр хэдийгээр 4 жил одоо ингээд ардаа үлдээсэн ч гэсэн одоо бол хоцроогүй. Энэ хугацаа болвол яаж нэг одоо Монгол улсад OKR аль хэзээний одоо тэр 2021 оноос хойш ойлголтууд нь ингээд яваад ирсэн боловч яг системтэйгээр яваагүй юм байна штэ гэдэг энэ дүр зураг гарч ирсэн. За энэ системтэйгээр явснаар байгууллагын одоо тэр явах очих гээд байгаа тэр төлөвлөгөө стратеги те энэ бол яг гүйцэтгэл болох юм байна. Гэхдээ яг алийг нь гүйцэтгэл болох ёстой юм бэ гэдгийг бид нар бас удирдлагууд одоо менежерүүд зөв оновчтойгоор ашиглахгүй байгаа юм шиг харагдаад за тэгээд энэ OKR одоо зөвлөх үйлчилгээ сургалтын энэ франчайзыг оруулж ирсэн байна. Франчайзыг авсан шүү дээ. Тийм. OKR-ийн бүр франчайзыг Монголд авчлаа. Тэгээд одоо OKR менежментийг байгууллагуудад өгөх гэж шүү дээ. Одоо өгөө яваад шүү дээ. Бүр франчайзыг Монголд оруулаад ирсэн яваад шүү дээ. Тэгэхээр энэ OKR консалтинг гэх юм уу? OKR арга зүйн сургалт гэх юм уу? Яг энэ OKR-ийн юу юм бэ? Байгууллагууд бол яг одоо яаж ийнэ гэхээр эхлээд OKR-ийнхаа сургалтыг авч ийн манайх сургалт өгч байна. Сургалт бол 3 төвшөнтэй байгаа. Анхан шатны, дунд шатны, агсан төвшний гэдэг. За анхан шатных нь болохоор яг байгууллагын нийт ажилтнууд ер нь OKR гэж яг юу юм бэ гэдэг талаар нь ер нь нэрлэхүүд нь ойлгочдог. За дунд төвшнийх бол ерөөсөө дунд төвшний менежерүүд ойлгоход маш чухал. Яг тэгвэл бид нар ингээд үр дүнгээ гаргах гэж те байгууллагууд одоо дунд шатны менежерүүд төлөвлөгөөн дээр оролцож эхэлдэг те. За удирдлагууд бол стратеги төлөвлөгөө гаргаад ирдэг. За тэгэхээр ямар ч лсэн дунд шатны сургалт бол байдаг. Дараа нь агсан төвшин бол байгууллагын одоо удирдлагууд энийг заавал авсан байх шаардлагатай байдаг. За ингээд нөгөө сургалтаа аваад ирсэн цагт байгууллагууд яадаг вэ гэхээр цаашгаа хэрэгжүүлдэг. Сургалтанд одоо нэг байгууллагын маркетинг менежер ч юм уу нэг байгууллагын одоо санхүүгийн одоо ерөнхий нэгтлэн ч юм уу те эсвэл хүний нөөцийн албаны дарга хэлтсийн дарга ч юм уу иймэрхүү хүмүүс очоод OKR-ыг одоо танаа OKR Монголиагаас сурчаад байгууллага дээр очоод биедан хэрэгжүүлж болох уу? За ер нь бол болно л доо. За. Гэхдээ энэ бол бидний гаргадаг хамгийн том алдаа. За. Тий. Яагаад одоо би одоо хэлж штэ тэ 21 оноос хойш ингээд явсан тий. Тэгтэл ердөөсөө OKR-ыгаа ганцхан хүн ойлгочоод бусдтай түгэн гэдэг бол тэр айгуу тутамг байгаа даа байхгүй. Тийм учраас бид тэр системтэйгээр энэ OKR-ыг хэрэгжүүлэх нь чухал юм байна гэдгийг ойлгочоод энэ франчайзыг оруулж ирсэн гэсэн үг. Зүгээр энэ зөвхөн сургалт биш шүү. Зүгээр сургалт биш шүү. Энэ бол заавал системтэйгээр энэ дотор ч ердөөсөө харилцаа холбоо байна те. Бидний одоо нөгөө байгууллагын соёл дээр байгууллагыг одоо үйл ажиллагааг нь гүйцэтгэл болгох энэ нөхцөл байдал чинь ердөөсөө ганцхан төлөвлөгөө боловсруулаад тэрийг хэрэгжүүлдэг юм биш те. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд ажилтны одоо хандлага байна, багийн ажиллагаа байна те. Одоо байгууллагын тэр соёл нь өөрөө өөрчлөгдөж энэ системээрээ ажиллана те. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж